бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэй гажуулгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярилцлагын зочин бол Улсын Тэсийн бодсын бус соёлын өвлөн жалгамжлагч Дархан дуучин Бадмаа багш. Сайн мөрөсатөө. Сайн да. За энэ одоо манай Өвөр Монголын их сургуулийн урлагийн дээд сургуулийн уртын дууны ангийн оюутан Уянга. За сайн байна уу? За багш орчин яаруу байна ва? Хичээл ороод. Хичээл ороод одоо мөн энэ уртын дуугаанд одоо өвлөн энэ сурагчдаа өвлөөлж их яаруу байгаа. Энэ дээрээ одоо хэдий жил болж байна уу багш? Би одоо жил гарыг болсон. Жил гарыг болсон. Тийм, жил гарыг болсон. Бас яг хэлбэл одоо нэлээд аривн дуу уламжилж өглөө. Одоо бас далаас сурагч байна гэлээ. Тэгвэл одоо бас их ариун ажил байна. Сурагчнаар хичээл орно гэдэг чинь бас их хүнд үүрэг байна шүү. Тэгээ энэ би одоо тэгээ яг үннийг хэлэхэд дуртай болох нь тэгээ их зовж ядарч байгаа. Их баяртай. Тийм ба. Өдөртөө бас ерөөсөн дуун дуртай хүн энэ хүүхдүүдтэй дуугаан уламжилж байхдаа их баяртай байдаг. Тэгвэл манай сурагчид яавас их баяртай. Манай сурагчид бас намайг их харгалзан, манай удирдлага багш нар бас намайг их харгалздаг. Сургуульдаа би одоо бас их жаргалтай байна гэж үзэж байна. Тийм ба. Одоо уянга бас яг багшаас сурж байна тийм ба? Тийм. Одоо хэдий удаа сурч багшаас? Жил гараа сурцсан. Жил гараа сурцсан тийм ба. Таны анги одоо хэдий сурч байна вэ? Бүр багшаас сурж байгаа? 8 оюут. 8 оюутан байна. 8 оюутан байна. Тэгвэл одоо яг тэр чинь бодсын бус соёлын өвөр өвлөгдсөн чинь манай уртын дуу чинь 2004 он ба тэр чинь. Тийм бодсон бус. Багш чигвэл яг Бээжинд очиж яг 2008. 2008 он. Тийм тэр анхан байгуулсан байц 2004 он гэж хэлж байгаа. Тэр таартай 2004 онд бодсын бус соёлын өвөр уламжилсан байна шүү. Ийгээд энэ хурлаан хийгээд нэгтэй тэмдэг тэр бүдүүн гавьяан тэмдэг энэ тэр юм энэ бол одоо яг 2008 оноо 22 сарын 28-на үдийн өмнө одоо тэр бүр зовлон бүр чэйжилж байна. Тэр тийм амархан биш. Тэр чинь манай ус зовсон шүү. Тэр ардын хурлын танхимд гэдэг чинь нэг 13 хүн өмнөөр суудагт намайгаар удаа суулгах. За одоо энэ уртын дуунаа хамгийн их л дайв яшинт өвлөгч гинэ. За одоо энэ босоод энэ сах дарга нар ирж суугаад мануус одоо тэр их тэмдгийг өгч шүү. Яаж бас цаашаа яв тэмд хурч яа тосч явахыг хүртэр бүр хэлж өг. Одоо хагас өдрийн боловсрод ордог өлдгөр болсон ч. Тэр ардын хурлын танхимын үүдээр ягж орохыг хүртэр боловсруулсан мэт дүүрсэн. Ядраа хүч халдсан. Тэр чигвэл энэнийг бас их хүндэтгэж байна тийм үү? Их хүндэтгэж тийм амд хэдэн давхар сэрэг зогссон байсан. Тэр чинь одоо манай чинь яг бодсын бус соёлын өвөр өвлөгдсөн шүү дээ. Тийм ба да уртын дуу, хуумай, морин бүх юм. Тэр бод одоо андаа бүр тэн дээр ч одоо энэ бүх юмна өвлсөн юм тэн дээр байна. Одоо урлагийн юм. Бүгдийн бүр одоо бодсын бос гэж хэлж штэ. Саяхан багш ярьсан. Тэгээд бодсын бус гэж яаш. Бодсын бус гэж яана. Жишээлбэл энэ дуу гэсэн юм бол одоо манус хүн нэгээ дуулж яана. За дуулж л байвал энэ чинь нэгээ одоо яг сайхан одоо жишээлбэл одоо чи дуулж яана. Одоо өөрийн туяа чи дуулж яана, би дуулж яана, за уянга дуулж яана. Тэгвэл бид нь ас астаа онцлогтой штэ. Энэ хүний махан хоол юм чинь. За ингэхнэ за одоо хэн сайхан дуулд хоо чи Бадмаа чи яасан сайхан дуулд. За хэрвээ ингээд дуулж ягаад одоо би яваад өгсөн чамд шингээлтчгүй залуучууд багчуудаа заасан ч юмгүй. Загүй тэр нэг дууг одоо хүртэл би ярьдаг. Манай нагац айждаа тэр хан хөндөө нутаг гэсэн дууг хохом сайхан дуулд. За гítэл яана энийг шингээж авсангүй. За одоо миний тийм биний явж одоо байхгүй шүү дээ. Тэгээ яваад өгс одоо манус ард нь гасалж байна шүү дээ. Тэгэхээр тийм юм байсан ч үгүй. Шингээдэг юм байсан бол шингээгээд авсан байсан бол одоо ямар сайхан.
Чиглэн хүн хүний яг өөр их энэ өөр намбатай. Тэр намбатай тэр чин өөрийнх нь өвөрмөгц онцлог байна. Дууна томоо эгшиг байна. Тэр дуучин хүн гэсэн бол нэг дуучин гарах чинь амаргүй шүү дээ. Тэр одоо ямар зээл дээрээс барж байгаа би өөрөө дуучин гэдэгтэй таарнуу да. Чи нэг нэр нэдэртэй нийцсэн ийм нэг дуучин гарах чинь бол астан юм. Ховорхон юм. Тэгтээ яг энэ бодсон бос гэж одоо яг тэгтэн одоо энэ бодсон бос. За энэ хүн алга болчтой чи хамгаалах. Энэний сайхан хамгаалж энэнийг одоо уламжлуулахаар ингэж үлдээж авсан түүх дуун байх хэрэгтэй, хүнийхэн зураг зөөдөр байх хэрэгтэй. За тэгвэл чи энэ хүн чихэн ямархан шүү янзтай ажил хийж явсан энэ игээ түүхтэй үлдэх чинь амаргүй байна та. За одоо тануус ингээд сорвилзлаад ингээд юу гэж авч энэ шингээж авч энэ үлдээж авах чинь бас нэг сүүлдэн. Тэгвэл өнөөдөр өөрийн туяа чи ярьж байсан гэдэг баавагшаа танаа 79 онд дуусан тэр чин 79 он аа. За энэ тэр үсийн миний дуулж яасан бол одоогийн дуул хоёр адилгүй болсон. Хүн атлет тэрвэл хоолоо нумууд нь амьсгалгүй болно, ханяан хахан цацсан юу ч биш болоо. За тэр үс дуулал чи амьсгалыг тохируулж чадна. Хоолой чадaltaй амьсгаатай ч байна. Дуулах нь ч бас сайхан цайлхан гарна. Өнөө уянга томоо эгшгийн их гоё гарна. Ийм байж. Тэгээд одоо тэр том үүрэг багшийн бэйн дээр бас тулгарсан байшаа. Энэ бодсын бос соёлын өв ягта бодсын бос гэдэг баг сайхан ярьж. Тэгээд энэ бодсын бос соёлын өвийг одоо уламжлах энэ их том үүрэг. Энэ их том үүргийг одоо багшууд одоо яг ардын их хурлын тэнгэмдүүд тосч авчихжээ. Тосч авсан одоо амаргүй болсон. Одоо тэн дээр яана одоо би ч өнө бас хятад үгэндээ муу олон талаас л одоо сорвилзуулах хүн гэдэг чинь одоо олон талаас ирсэн. Тэгээд би чинь хятад монголоор холж ирээ ярьж үлгэртэй болж явах ба. Одоо тэрнээсээ хойш одоо яриангүй багш утсангүй одоо яг манай уянгаар их одоо яг хэлжсэн уянгаа яг одоо урдгийн сургууль эртэн дараа яг багшийн бүр сайхан шав болж одоо энэ сайхан үүргийг одоо эдгээр үүргэж авч тийм шүү. Энэ том үүргийг одоо багш эдэн жаана гэдэг чинь бас амаргүй хүч орж байна. Амаргүй хүч орж байна. Амьсгаа хүрхгүй заримдаа ядарсан болооч гэдэг би одоо боддгоо. Энэ манай энэ чин дундад улсын энэ соёлын яамнаас өгсөн үүрэг тэгвэл энэ чи зүгээр энэ үүрэг авчаа зүгээр байж болохгүй. Бүр тэр хуралдаар хэлсэн. Ажлаа хийсэн байх хэрэгтэй гэж. За энэ улсын дэсийн өвлөн уртын дууна бүр өвлөн залгамжлагч гэвэл дуугаа шингээж үлдээд тавьсан байх хэрэгтэй. Цаашдаа бол уламжилсан байх хэрэгтэй гэж. Тэгээд одоо биднүүсийн ч одоо улсын эрдэнэ тэгээ миний инээд гүржээс эрдэнийн ч үүрэг тэгээд тэгээд манай Монгол үндэстний урлаг соёлыг уламжилдаг. Чи ч одоо яг танаастай адилхан таны анги чи хичнээн сурагч байлаа гэж хэлсэн. 8 сурагч. 8 сурагч тийм ба. Танай 8 үеийн үүргүүд бас их хүнд шүү дээ. Багшээс энэ сайхан эрдмийг ингэж өвлж сурна гэдэг танай дуунаар амаргүй шүү дээ. Та өөрөө яг уртын дууг яа таньдаг? Миний бодохоор бол Монгол уртын дуу зөвхөн манай нэг үндэсний нэг жорох санаа, нэг нь үндэсний амьдралаас л үүссэн утгуурлаа. Би ямар нэгэн хязгаар мөнгөрөө чинь хязгаарлагдаж хүн очиж уртын дууд юм гэсэн тогтоосон байх ёсгүй. Зөвхөн амьдралаас үүссэн нэгэн жилийн амьдралыг үжиглэл, амьдралын тэр нэг хайр багтал юм уу, ялваагаан гэдэг ярьдаг манай Монгол үндэсний нэг урлаг гэж л үгж. Энд ямар тийм нэг хөрөөж яриад тогтооход Монгол уртын дуу ийм гэсэн байхгүй хаа гэж боддгийн хөрөө. Иймээс одоо багшийнхаа ийм хүү сайхан одоо манд хичээлийн ингээд сайхан нөөцлөө ингээд багшийн сайн хэлсэн шиг Монгол уртын дуу ийм хүү сайхан бодсон
соёлын ингэж сайхан бодсон соёлын хөлөө авч байгаа манд тавшгүй. Би өөрийнхөө буянгууд би их авшаантай хүүхэд. Баах одоо саяхан тэр ариун үүргээ танаас дандаа ярнаваа хичээл оруулаа. Энэ бол хичээлийн яг дотоод болшгүй. Энийг хичээл орохтой зэрэг хичээлийнхэнд магадгүй эсвэл магадгүй. Манаас энэ хамгийн жихэнд ингэж сайхан хэлж өгдөг дасгалын нэг нь байдаггүй юу? Энийг сайхан жан журам, энийг сайхан амьдралын юм бүр багш манд багтлаад ингээд нэг гişээр ордог байхаа гэж боддог. Танаас одоо залуучууд чигвэл уул нь одоо уртын дуу сурна гэдэг бол хүмүүс бас их ойлголтгүй байж магадгүй. Одоо тэгээ уртын дуу сурж байгаа, чоор сурж байгаа, хуумай сурж байгаа хүүхдүүд ариун байна шүү. Манай морин хуур сурж байгаа залуучууд улмаас улам ариудж байна. Энэ ерөн биднээс гайхчихсан хоцын бус соёлын өв гэдэг уламжлаад эхэлснээр дараа ч юм уу ариун хүмүүс энийг сурсан шүү. Одоо баг шанхааруул тийм шиг мэдгэж яах нүг залуучууд. Би одоо бодж үзэхэд ба энэ сурж явах улсууд болол их арин байна. Гэтэл зарим нь болол хувилбартай сурж байна. Энэ дууг болол хувилбар гарч игээд одоо үгийн ойрчлал, аясын ойрчлал иймэрхүү байна. Гэвч чин тайзнаа урлаг болоод ардын дуулах урлаг хоёр болоод хоёр астан. Энэ тайзнаа урлаг бол хэллэгээгүй мэрэгжлийн дуучин дуулах хэрэгтэй байж байна. Гэтэл энэ мэрэгжлийн дуучин яана энэ уртын дууг болоод тэр чигээр нь одоо яг хаялга, сацалга, догшоо нуулга, цайруулах гэн, шурамхайлах гэн энэнийг болоод бас жаахан мэрэгжил оруулж ингэж дуулах нь болоод таарна гэж би үздэг. Энэ бол хувилбар гэж хэлэхгүй. Гэтэл бол зарим хүн болоод одоо яг уртын дууг болоод энэ энэ хүн мөм үү биш юм уу гэмээр ингэж хувиргаж байна. Энэ бол таарахгүй. Энэ бол ерөөсөн ямар ч гэсэн үед бол манай Монгол үндэстний язгуур соёл энэ уртын дуу сая манай энэ уянга энэ миний сурагч ярьж байна. Энэ таарч байна. Ардын амьдралаас үүссэн байдаг. Энэ язгуур соёл гэдэг нь бүрэл бидэнд хийж байгаа ажил өвгдээдсэн хэдэн он 100 жилээр 1000 жилээр уулгадж ирсэн энэ зан дадгаадаас өксүүлээд хувцас сумраас өксүүлээд үгхээс өксүүлээд энэ бүр энэ ардын дуун дотор уулгадж байдаг. Биднээс хичээл орохдоо би хэлдэг. Энэ биднээс энэ дуу дуулж явах чинь болоод энэ нэг зүйлийн хичээл шүүгч. Энэ дотор бол бид нь яаж яах вэ? Аав ээжэн хүндэтгэх. Амьдралдаа одоо ямар янзтай одоо ч хэн тамиа мал сахаас өксүүлээд дээс урантаан томхоос өксүүлээд за эн чинь бол тэр чигээрээ Монгол гэрья барьж чадхаа байцсан байж. Эн чинь бүр манай энэ уртын дуун дотор уулгадж байна. За тэгвэл охин мордуулах дуу гэж байна. За хард чамааг өгж явуулж байна. Эргээд нутаг усаан сансан байдаг. Тэгээд дуу бүр л цаанаа мөр амьдралтай. Тэгээ одоо манай залуучуудын хувьд очихэд бол бааксдаа сайхан ярьж байгаа тийм сайхан амьдрал та нарын нүдэнд бол бүр ингээд дуухад үзэгдэж чинь яг өөрийнхөө амьдралыг өнгөрөөцсөн тийм үү. Энэ залуучуудын хувьд очихэд бол одоо тэр амьдрал зарим амьдралыг бол одоо дуулаад өгөх мэдэгдэх. Танаас тийм мэдэгдэж байна. Баакс яаж ойлгуулдаг тэр сайхан амьдралыг танаас нэг дуунд энэ төрөнд бол миний утгаар бол манаас бол тусгай мэрэгжлийн хичээл орохтой юм одоо дэндүү тусгайлж шүү дээ. Ямар нэгэн одоо дууны ямар чайруулах нь өөдөө ямар энэ бүр астаа ингээд хичээл багштай орохтой айлгүй яг манайсын одоохны ийм анх байтал сууж явах шиг нэгэд амар чөлөөт. Хүн чөлөөтэй үед юм хөлөөж авд ирэн би боддог. Хэрвээ гэд чамаа ингээд нэг юм ингээд гэд хүндгсэн байдлаар чиний хөлөөгч хэдүр хүн үний адилгүй шүү дээ. Чамд бараг тийм хичээлдүүд бас таарсан байлгүй да. Би бас уулын дуунаа мэрэгж сурдсан. Одоо ав адилхан бүр ингэж дуул юудаг. Одоо эрүү ам ямар байх одоо жогсолт ямар байхаас эхлэв. Тэгээ багштай суугаа орохдоо тийм биш амар сэтгэл тайвуу. Энэ нэг юм үнэнхүү яг мэдээ гэсэн тийм нэг санаа цаанаас ингээд бүр жохоогоод ирнэ. Гэхдээ зэрэг одоо багш ярина. Тийм нэг амьдралд яасан. Гэхдээ зэрэг амьдралын ботхтой гэсэн нэг тэр нэг тусгай мэрэгжлийн хичээлээс илүү тийм урамтай. Одоо хамаг дөгөм шиг хамаг ойлгомжтой манд урамтай амар урамтай санагд. Гэхдээ энэ багшийн хичээлүүд надад амар таатай санагд. Ер нь одоо тануусын хувьд бол бас арай гаагуй шиг энэ залуучууд эдгээр бас яг хөдөөнөө өссөн. Одоо энэс цаалаа жалгаад одоо залуучууд манай хүүхдүүд үнэн энэ уртын дууг сурна гэхэд саяхан хэлдэг тэр сайхан амьдрал нүдэнд үжигдэ сэтгэлд ингэж ундарч гарахгүй тэр дууг яад дуулна вэ? Тийм шүү. Дэрийг бас одоо та нар юу гэж ойлгодог баакш. Баакшсаа сайхан гэлсэн тэр бараг яг алшаад бараг ингээд бүр нялхах хүүхдүүд баг сургуулийн хүүхдүүдэд эхлээд бас ингээд уртын дуу зааж яана гэсэн. Бүр заасан. Манай алшаад бол одоо бага одоо өнгөргөн алшаа гэх шиг үлэмжүүрийн баян алтан оноо гэх шиг ийм гурван анги. Одоо дунд сургуулийн бага сургуулийн
ингээд бол бүр зааж яасан. Тэгвэл манай нутгийн буурал дуучдууд бол бүр заана энэнийг. Тэгвэл энэ хүүхдүүд бол одоо бас уралдаанд ороод бас шагналдаас олж байна. Бас тэр чигээр нь. Одоо нэг л үгээр хэлбэл өөрийнхөө одоо ойрмч онцлогтой ардын урлаг гэсэн бол энэ ардын энэ цагаан хоолоогоор дуулна. Өөрийнхөө онцлогоор дуулна. Тэгвэл мэргэжлийн дуучин бол өөрийнхөө хоолоогоор дуулна ш та. Ийм хоёр янзын байдаг ш. Ингээд би одоо миний бодож явах бол одоо насья ахлаа. За тэгвэл энэ чинь манай улсаас бас даадгасан үүрэг байна. Бидэнд бас авьяа зүтгэлийг бас олгосон байна. Тэгвэл одоо энэ нэг ардынхан бодсон бас соёлын дуулах энэ талын арга мэргэжил тэгвэл альшаа ардын дуу, торгууд уртын дуу, хаалхайста уртын дуу, манай альшаад бол ийм 3 янзын дуу байдаг. За энэнийг бол одоо этностэй би уламжилж өгдөг. Хажуугаар нь бол эл газрын ахар дуу байдаг. За энэнийг бол чадах мэдхээр би этностэй бас уламжилж өгж байгаа. За тэгвэл одоо энэнийг өвлөн уламжлах үүргэн би ч бас этностой тушааж байна. Төрөн өөрийн туяа аллава хүнд үүрэг тушааж авчаа. Хүнд үүргэж авсан. Одоо этнос тушааж өгдөө этнос сурж байгаа цаар нь өвлөөлнө. Би тэгээд хэлдэг би одоо яах вэ? Тануус намайг өвлөж ингэж дуулж явахтан бол би этносээ их хайрладаг, их баярлдаг. За би өтлөө болж байна. За хойно хожим хойно хойтын мангадар би байсан тэр байхгүй тэр хөрхи энэ хүүхдүүд миний сурагч миний дуугийг ингээд дуулаад явж байгаад би баярлнаа. Альшаа дууна онцлогийг таньд ярьсан биш үү? Одон ороож ингэ цайруулаад доошоо бууж ирэхдээ бас ингэ төгсгөөсөө өмнө ингэ ороосон аястай тэгээд ингэ цааш нь тавьдгаа гэж би ингэж хэлсэн та. Ингэ ороогоод гарч лаа маня гэсэн чинь альшаатын дуунаа уртын дуунаа дагавар. Энийг манай хүүхдүүд өөр ойлгосон байдаг ш та. Ингээд тэр нутаа гэж энэ ч бас альшаатын уртын дуунаа дагавар. Оёнгаа гэлж энэ үүрэг бас гүнтэй ингэ. Үүрэг. Тэгээ би одоо танаас энэ өвлөн залгаж аваад цаашаанаа өвлөн уламжлаад одоо удамжлахгүй болгүй. Тэгвэл нэг хамгийн чухал үүрэг юу байна гэвэл энэ бодсон бас соёлыг болов яана. Одоо хамгаалах хамгийн хүнд үүрэг ирж байна. Энэ хамгаалахгүй болгүй. Хурдан хамгаалж авахгүй болгүй. Энэ хамгаалах юм болвол манай нам засгийн удирдлагаас та бүхэндээ та нар одоо ингэж сорилцлог хийж байна. Мөнгө зоосыг хангах юм уу? Ингэж байгаа чихэн ямар хүний хурдан амьд мөнд нэг муухаар хэлвэл амьд цэрэн байхад нь хурдан үлдээж ав. Юмын цэгийг үлдээж авна. Өгөө бол энэ өвлөгч нь энэ богцоо өрөө алга болдог тайлбар. Өрөөд л алга боллоо. Одоо юу болж явах юм те? Одоо алга болсон ард нь хой тэгсэн илээ та мэд нөгөө ийгсэн илээ та нэг над нэг яриад өгөхгүй юу гэд. За зарим нь дутуу хагас ярина, зарим нь бас худлаа ярьсан асуудал байна. За энэс нь бол би
сэргээлж одоо бол яана хамгаалах хамгийн чухал хамгаалчхад цаарна өвлөөлөх, уламжлах, хөгжүүлэх за ийм асуудал байж байна. Манайс яг энэ дэлгэцэн дээр яахта баав шиг урж вэ? Баав шиг одоо сурагчиг бас уурдаг. Гол нь одоо энэ том үүрэг үргэлжилж шүү. Баав шиг одоо энэ том үүрэг үргэлж авсан. Одоо эргээд жалгаад үргэлжилж байна. Манай уянгагийн ховд авчиг одоо удахгүй бас төгслээ. Нэг жил дээр төгсөн тийм аа. Төгсвөл одоо чи өөрөө бас ямар цаашаа одоо сайхан баав шиг хэлдэг шиг бас энийг чинь уламжилж жалгамжлах их том үүрэг. Тийм хатуурэг мөрөндөр бай. Ариун нь одоо бүр ярангуй төгссөний дараа амьдралын зам эрэл хийлэн зашгүй яантаа одоо тэгвэл жоос мөнгө хамгийн чухал шүү дээ. Зашгүй жоос олохын төлөө ч юм уу Маусын өр Монголын одооны байдал бол дандаа баг олимпиаданд дууссан хүмүүс бүгдээрээ бүр хоолны газар очиж заавал нэг дуулдаг алавтай шиг тэгэж заавал тэрнийг заавал алхадаг шүү дээ. Би бас одоо энэ одоо яг ийм амьдрал дээр манаас бас оюутан өөрийгөө нь одоо жоос монголж өөрийгөө амьдралаа дэмж бол би ороод ингээд хоолны газар юм уу ямар нэг газар одоо өөрийн дуу муу юугаа дуулаад жоос бол. Гэхдээ тийм асуудал таарна одоо бүхэн шүүс төвшүүлэхтэй ордог юм уу эсвэл 20 нэр таарчин 28 таарл одоо зарим одоо дуучид юм уу хөрөлцгөөс бол чи дуулна. Гэхдээ чиний мэддэг дуугад яг ховордоод дуулж хэлэхэд одоо зарим нь мартчихад саруул тал дуулах юм уу 20 найр юм уу саруул тал дуулцдаг магадгүй эсвэл ямар нэгэн юу дуулдаг. Гэхдээ би одоо энэ бол бас манай өнөөхөө буйн одоо өөрийн бидэн шаардлага доор байна. Би энэ дуугийг ямар нэгэн юунаар очиж сурна гэдэг. Ер нь жоохон нэг ямар нэгэн дуу нь ямар нэгэн амьдралд хараалгадана гэж хувь юмдаа мэдээ сурсан байвал жохмоор санагдیں۔ Би нэг л дуугийг одоо та надад өгч энийг сураагүй би суртах юм биш. Би энийг сурна дагууднаас энэ амьдрал жоохон ямар дуу хараалгадана. Хоримлох хорим найр юм одоо энэ цагаалах энэ сайхан гэдэг бүр астаа нэг өөрийн дотор нэг жаахан ч гэсэн ойлголттой байж байгаа бол таардаг юм аа. Гэхдээ ийм үйл гол нь одоо тэр амьдралыг яг тэр дууныхын дотор ухааны нь бол баав гисэг сайхан ярьж өгсөг шүү дээ. Тэр баав гисэг одоо сайхан яг найрын дуу хамаг гол дуу өн өргөн алшааг энэ үестэл дуулна гэж хад лавтай тэрэн дээр одоо ингээд арх бариад ингээд хамгийн согтуу хөлчүү байхын үестэл дуулахгүй шүү дээ. Тийм энэ яг чаана гэхэд дууныхын үг утга уулгыг ойлгочвол одоо лавтай тэрнийг хүндэт магадгүй. Гэхдээ бол одоо өөрийнхөө тэр нэг утга урлагдаа авж байгаа тэр нэг үжил тайлт ухааг дунд өмрөө доор өөрийгөө одоо мохорл өөрийн соёлыг хүндгэж сайхан хүндгөөд одон галдхан бид бүгднээрээ гэдэг бол бас ийм шиг тийм одоо анхны шиг тийм үжиглүүд илэрхгүй шүү дээ. Гэтэ би ийм үжиглэл болгосоо дугаар дотор нь бодгийн хүн ийгдэг одоо бидээс очиод хэлсэн байх хэрэгтэй өөрөө бас энэс анхаарсан байх хэрэгтэй. Зарим үед хүн мэдхгүй алдаа гарч магадгүй тэдгээр усад мэдхгүй бид хажуугсан очиж хэлж bijсэн байх. Манай нэг Монгол хүн бас яг өөрийнхөө үндэснийхэн соёлыг хайрж янааг бол одоо илэр нь юу вэ? Үйл хөдөлгөөн дээр илэрхээс биш. Угяран дээр хичнээн илэр яв илэгдэг юм гэж. Тийм. Баавч баг ийм нэг байдал тохиолдсоор амар уур хүрдэг ба. Яг нэг баяртай цагтаа нэг гунгийн дуудуулаад өгчдөг юм уу? Өнгөрсөнд ийм шок гарсан л да. Аа. Нэг хүн одоо Монгол залуу архив асаалтч. Цэвэр охин гэдэг нэг дуу байна шүү дээ. Одоо жирвэсэн хөмсгтэй жимсэн улаан хацартай гэдэг. Өнөөхөө дуулж арх өгсөн юм ээж рүү барьж яадаг. За одоо энэ юу байна вэ? Одоо энэ чинь амаргүй. За энэ нэг л үгээр хэлвэл эртэд одоо нядсан 10 онд ч та энэ хойно одоо Малтрагийн сургуульд одоо намайг очиж дуул гэдэг. Тэгээ одоо тэр лаасруу бас байжсэн. Одоо гараад би тэгээ одоо би одоо тэмээх өсөлж одоо ямааг бол цайгалж хоныг тойголдог одоо өхөр ойволдог одоо элдв янз юм надаар бүрэл хийлгэж би зүгийн хийж өгч дуулж аясалж өгч. Игээ байжсэн манай лаасрангуй юу гэж ярьж юм. За манай хөшгийг хин дамаа бидний хөшгийг гэж хэлдэг. Миний хөшгийг сая тэмээх өсөл өнгөрлөө. За энэ хүүхдүүдэд асууж тэр таач дүүрэн хүүхдүүд сууж байгаа юм чинь. Монгол сурагч бас арин байдаг. За энэ тэмээ хэдэн хогтой байд юм бол гэж ингэсэн чинь. Хөрхи тэндээс Монгол одоо эднүс тайдлан оюутан ш та. Тэмээ 6 хогтой л гэж байна. За одоо дүүрч. Тэгсэн зарим биш ээ 3 хогтой гэж. Тэгсэн зарим нь 2 хогтой гэж байна. За болоо гэж лаасрангуй. За болоорой гэж. За энэ юу болж яана вэ гэж одоо би ч тэгээд инээсэн ч одоо дүүрч яа гэж байна. Тэгээ одоо би сүлд нээс юм аа. Энэ бол яана оюутад бол хэлж өгсөн байна учраас. Энэ хичээл орё тэр сая энэ уянгагийн хэлж явах таарч байна. Энэ хүмжлийн сургам хүмжлийн асуудалдаар их холбоотой байж байна. Чи энэ хэлж өгнө одоо хой тэмээ яадаг.
ямар хөвгтэй байдаг. Энд чинь 5 шуу малаа мэдгээ байгаа. Энэ манай Монгол хүүхдүүд шүү. За ингээд бодоход тэгээ би тэр дараа би юу бодж өгвөл за Монгол гэрэн барихаач мартсан байсан юм аа. Одоо тэмээ малынхаа хэдэн хөвгтэйг одоо мартаж гэж. Одоо энэ бол юу манай уртын дуу одоо уусгаж байгаа нэ гэж. Чи зүгээр уртын дуу дуулж. Чи дуунаа тэр шинж чанарыг олохгүй ямар хэрэг байна вэ? Би тэгээ танаас дуу заахтаа хэлдэг шүү дээ. За өнгөргөн алшаагаа дуулж байгаа тэгвэл алшаа уул бол одоо тэнд тийг харагдаж явах шиг ийм сэтгэлэг байх хэрэгтэй гэж. Энэ дууныхаа учир ухааныг олвол одоо хэлж яаштай хой дуундаан орох хэрэгтэй. Чи дуундаан орвол дууныхаа учрыг олсон ухааныг ойлгосон байх хэрэгтэй. Нэг талаар аясын бол ойрон тэр томоо гიშгийг хадгалсан байх хэрэгтэй. Энэ дуунаа нэг үнэр амт гэсэн үг юм шүү. Энэнийг бол бүрэн аргасан байх хэрэгтэй. Би энэ сурагчуудаа хэлж агдаг. Заавал тийм амьдралтай хүн л уртын дуу сурна уу? Тэгвэл одоо манайс тэр амьдралаас улмаас удам холдож шин. Тийм шүү. Тэгвэл одоо уртын дуу сурдаг хүүхдүүд хаана байна? Энэ басан асуудал. Биэс ингэж одоо уг шилсэнс таарж байгаа. Би энэ асуудлаас түрүүндээ ингэж боддог юм. Тэгвэл одоо ийм хүү монголчуудын амьдрал өдрөөс өдөрт ийм сайхан монгол амьдралаас яаж юм. Тэгвэл одоо энэ манаас хойшоо дүүнарууд яадаг лаа. Тэгвэл би бодгийн тэр монгол амьдрал жинхэнэ маний тэр амьдралын одоо хүн гэж амьдрал нэг нэгээр дамжиж ингээ үе дамжиж явж шин. Би багш маань наад ингээ сайхан уламжлсан бол би доошоо хариуцаад уламжлсан байгбол бас нэг нь үеч магадгүй бас нэг нь 10 үеч магадгүй нэг сайхан соёл уламжлагт нь хэрвээ та над яриад би доошоо ярьсангүй би энийг юм болгосонгүй ингэсэмэл тэр зөвхөн одоо энэ зөвхөн босч жилийн шилдэг одоо амьдралын талаас нь болсон гэж би чи энийг жинхэнэ хүнд сэтгэлээр ч ойлгуул дийсэн басан жил ялгадаг гэж байна хэрвээ үн сэтгэлээсээ очиад хийсэн бол тэр ихөө таниулъя гэж бодсон бол бас нэг хэсэг бүлэг хүмүүсээ чон тооны авсад энийг бас хөлөөн авч дийлэх байхаа гэж боддгийн. Би бас дотор нь их харамсан одоо Монгол амьдрал ингээд хотолж ч магадгүй Монгол амьдрал аяар ингээд өвхтөж зэрэг манай уртын дууны үнэнхөө хаягдж байгаа тэр гэгдэж байгаа дуулагдхан байж байгаа үнэн оширж их байхаа. Би бол өөрийнхөө Өвшөө нутгийнхаа ингээд дуунуудыг хоолоход амар сэтгэл шимширнэ. Би хүний өмнө босч явах чинь амар жаргатай. Би нэг танд нэг хичнээн дуудуулчих их тийм жорго байдаг. Одоо гол тануусын биен дээр бас нэг өөр байсан. Тануусын энэ нэг үе дээр одоо бас нэг сайн чармаагаад өмнө чанаас ингээд бүр уянгаш ингээд ойлгоод эхэлчихвэл бас амаргүй тий. Ингээд бүр ойлгочвол бас ингээд үнэн чармаагаад асуух мал одоо ээж байж та. Ээжээс усаад дээшээ доошоо бас ариун хүмүүс болоос ойлгуулад дийлчих байна. Самбарын сонирхолоор хамт ажилтдаг нөхдөм баяр хүргэж би анхна ээжээс сурсан ашаатын дуу ар шил гэдэг дуу бол хүүхдийн хоолой нээж дуулдаг дуу юм аа. Ингээд энэ хүүхдүүнэр минь хөөрхий гэж араа шилээсээ